Hey, за юу яцгаан Rusty Talks кино ревю, ээлжид кино ревю эхлэх гэж байна. Өнөөдрийн дугаараар 2017 оны Sundance кино фестивалаар нээлттэй хийсэн 8 сард Америкт кино театруудаар нээлттэй хийсэн 4 сард Univision-ы видео санд орсон байгаа Ingrid Goes West гэж энэтмийн black comedy гэж одоо жанр үүдэг. Тэр жанрт багтах юм маш сонирхолтой нэг киноны талаар ярилцъя гэж бодож чинь товчхон ревю хий гэж бодож байна. За энэ кинонд болохоор Aubrey Plaza, Elizabeth Olsen гэсэн жүжигчид ерөнхийдөө гоцож тоглосон байгаа. Гол дүрд нь Aubrey Plaza тоглосон байгаа. Туслах дүрд нь Pom Klementieff гэж Avengers Guardians of the Galaxy кинонуудад Mantis-ийн дүрийг бүтээдэг жүжигчин бас туслах дүр тоглосон байгаа. O'Shea Jackson Jr. буюу Ice Cube-ийн хүүхэд нь бас тоглосон бас дажгүй жүжигчин байгаа. Тэгээ ийм жүжигч тоглосон Matt Spicer гэж зохио найруулад бас зохиолын бичсэн юм кино байна. Тэгээд энэ киноны онцгой содын юм нь юу вэ? Тэгэхээр ерөөсөө яг хөө киноны зохиол бол маш гоё. Өөрөө энэ кино маань black comedy гэхээс гадна social commentary гэж байдаг. Social commentary гэдэг нь тухайн нийгмийн одоогийн бөгөөд өмнөх эсвэл ерөнхийдөө одоогийн нийгмийг тайлбарлах нь хаашаа зүгээр нийгэмдэр суурьсан нийгмийн аль нэг одоо асуудал дээр ч юм уу эсвэл байгаа байдлыг хөгжилтэйгээр эсвэл драматик байдлаар ингэж уран бүтээлд гаргахыг ерөнхийдөө social commentary гэдэг байгаа. Тэрийг илүү гоё тайлбарлах хүмүүс байвал бас комент хийрэй гэж хэлмээр байна. Тэгээд ийм гоё social commentary кино байгаа. Тэгэд хамгийн гол юм нь бол мэдээж зураг авалт зохиол бүтлээс гоё. Гэхдээ Aubrey Plaza гэж жүжигчин байгаа. Гол дүртэн тогсон хүмүүс бол Legion дээр үнэхээр мундаг гэдэг Legion гэдэг зураг бас байгаа. X-Men-тэй холбоотой цувралгаа хэрвээ тэрийг үздэг бол бас мэдж магадгүй. Тэгээ Aubrey Plaza бол энэ киног ерөөсөө ганцаараа аваа явцсан гэж бас хэлэхэд болохгүй юм бол байхгүй. Үнэхээр мундаг жүжигсэн маа. Үйл явдлын хувьд юу н сонирхолтой вэ гэхээр юу н одоо social commentary юм бэ гэхээр одоо үед Instagram гэж нэг юм амар том болчиход байгаа тий. Instagram ч юм social media ерөөсөө тэр чигээр. Тэгээ social media Instagram одоо жишээ нь юу гэдэг хүм болгон Kendall Jenner-ыг follow хийдэг ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг Beyoncé follow хийдэг эсвэл одоо юу гэдэг Logan Paul мал юу хийвчлээ тий. Тим одоо нэг тийм social culture соёлтой болчиход байгаа шүү дээ. Хүм болгон бүгдийн follow хийдэг. Тэгээд одоо ялангуяа сүүлд Facebook, Instagram дээр story гэж гарч ирсэн. Тэрүүгээр ингээд хүм болгоны ялангуяа олонний танил хүмүүсийн тэ Монголд ч гэсэн олонний танил хүмүүсийн үйл явыг одоо хийж байгаа үйл хөдлөл болгоныг явж байгаа газар, орж байгаа газар болгоныг дагдаг, хийж байгаа үйлдэлийг нь дагдаг, өмсөж байгаа хувцсыг дагаж өмсдөг ч юм уу те одоо дэлгүүр таагсан бол тэр дэлгүүрээс адилхан хувцсыг авч өмсөж адилхан зураг авалж тавьдаг ч юм уу. Тиймэрхүү тал юм бол байгаа. За тэр нь заавал болохгүй юм гэсэн үг бол биш мэдээж. Гэхдээ тэрний нөгөө тал нь юу вэ гэдгийг тийм хүнд хувилбараар биш илүү комедик илүү хөгжилтэй талаас нь мэдээж black comedy учраас тийм зүгээр тэр чигээрээ инээдтэй те хөгжилтэй гэхээс л инээдтэй талаас нь гэхдээ бас юм ойлгохоор юм бодохоор ийм нөхцөлтэйгээр харуулсан байгаа. За тэгээд хиний Aubrey Plaza-гийн дүр бол Ingrid гэдэг эмэгтэй байгаа. Тэгээд сэтгэл зүйн ерөнхийдөө жоохон докторгүй байдалтай. Яг сэтгэл зүйн өвчтөй гэж болол кинон дээр дурддаггүй. Гэхдээ тодорхой хэмжээнд докторгүй байдалтай. Тэгээд кино эхлэхдээ болохоор яг өөрөө таньдаггүй гэхдээ Instagram-аар дагдаг одоо байнгын комент бичдэг. Комментийн одоо нөгөө эмэгтэй бас хариулж дагаж reply бичдэг. Тэ лайк дардаг. Тэгээ ингээд өөрийг нь одоо таньдаг юм шиг юм ойлголт авцсан. Тэгээ тэр эмэгтэй нь хурмаа хийсэн байгаа. Тэгээ тэр эмэгтэй хурмаа хийж хахт нь өөрийг нь өрсөнгүүгээд тэрэндээ одоо шарлахаад уурлаад тэр хормон дээр нь өргөдөг юм байж очоод тэгээд тэр эмэгтэйтэй муудалцаад ерөнхийдөө тийм үйл явдлаар кинон эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэрнээс ойлголт авч байгаа. Тэгээд туслах дүрүүдийн хувьд бол Elizabeth Olsen байгаа, O'Shea Jackson Jr. тэгээд Pom Klementieff ерөнхийдөө дүр болгоно өөрөөсдийнхөө яг энэ зохиолын үйл явдлын хувьд бол үр үүргээ маш гоё биелүүлж байгаа гэж хэлмээр байна. Яг жүжигчний хувьд ч тэр одоо яг энэ зохиолын дүрүүдийн хувьд ч тэр энэ кино одоо жишээ нь ийм social commentary кинонууд зарим нэгэн зохиолтой урлагийн бүтээлүүд зарим нэг нь бол яг зөв буруу гэсэн талаас нь бас ханддаг. Тэгээ энэ бол зөв, энэ бол буруу, илүү одоо эсрэг дүртэй байдаг ч юм уу. Энэ нөхцөлд бол Aubrey Plaza-гийн дүр за эсрэг дүрх нь хаашаа юм. Гэхдээ энэ кино зүгээр яг эсрэгээр нь одоо бидний ерөнхийдөө кино уран бүтээл дээр хардаг өнцгөөс илүү эсрэг талаас нь харуулж байгаа. Яг одоо гажиг үйлдэл хийдэг ч юм уу, содон үйлдэл хийдэг. Тэгээ болохгүй бидний нийгмийн хувьд болохгүйгээ хүлээн зөвшөөрсөн тийм үйлдэлүүд байдаг тийм үйлдэлүүдийг хийж байгаа хүмүүсийн өнцгөөс
яг энэ үйлдэлүүд нь бусад хүмүүс одоо бидний яриад байгаа тэр зөв ч гэх юм уу за зөв биш юм а гэхэд олонд одоо нийгэм донд байгаа стандарт гэж байгаа тэрэнд багтаж явж байгаа хүмүүс ийм хүмүүсийн өнцгөөс ямар харагдах вэ гэдгийг бас айгүй сонирхолтой содон өнцөг байгаа. Тэгээ тэгж харуулж чадсан кино гэж бодож байна. Тэгээд энэ ийм ерөнхийдөө хүнд сэдв хүндж байгаа юм шиг боловч айгүй хөнгнөөр айгүй инээдтэйгээр ингэж гоё харуулж чадсан нь бол бас гоё амжилт юм аа гэж хэлмээр. Тэгээд энэ кино бол Univision-ы видео санд бол орцсон байгаа. Тэгээд кино марафон гэж Univision-ы хөтөлбөр явагдаж байгаа. 9 сарын 6-наас 10 сарын 16-ны хооронд явагдаж байгаа энэ хөтөлбөрийн нэг хэсэг болж орсон байгаа. Тэгээ энэ киног сонсогч болвол Univision-оор видео саналгаа биш миний өрөө үндсэн цэсрүүгөө оронгууд кино марафон гэж байгаа. Тэр цэсрүү ороод Ingrid Goes West гэж киног олж үзэж болно. Тэгээд үзснийхаа дараа бол урамшуулалт цэс рүү ороод үндсэн цэснээс урамшуулалт цэс рүү оронгууд киног үзсний дараа Ingrid Goes West гэдээ гараад ирнэ. Үдсэн кино чинь гараад ирнэ. Тэгээд тэрэн дээр дарангууд бас урамшуулалтай, шагналтай, суглаатай юм тэмцээнд оролцох боломжтой болох юм аа. Тэгээд шагналын хувьд бол маш олон төрлийн шагналтай юм бэлээ. Жижигхэн одоо нэгжнээс ахуулаад том цахилгаан хэрэгсэл гэх мэт зурагт хөрөгч, тоос орогч гээл ерөөсө бүх төрлийн шагнал байгаа юм бэлээ. Тэгээд бараг л хүн болгон ямар нэг хэмжээний шагнал авах боломжтой юм бэлээ. Тэгэхээр бараг киногоо үзсэн мөнгөө бол нөхөд авчих юм бэлээ шүүхэ бараг хэлчихэд буруудахгүй бах. Тэгээд энэ бол бас үзэх яг кино урлагт хайртай тэгээд киног сонгож үздэг яг сайн уран бүтээл үзье. Ялангуяа олон нийтийн ингээд нэг мэддэгдээгүй олон нийтэд хүрээгүй кино театрт гараагүй том маркетинг хийгдээгүй том олон шагналууд аваагүй гэхдээ ийм гоё сайн уран бүтээлүүдийг юм авч үлдэхээр сэтгэлд үлдэхээр ийм уран бүтээлүүдийг үзэх туртай хүн бол заавал үзэх ёстой кино гэж зөвлөмөр байна. Тэгээд дараагийн кино ревю подкастуудаар уулзцаая баяр та.